За сайн байцгаана уу? За ээлжид лайв хийж байна. За намайг онгорч өнцөгдөг. Банк тайдтайгаар фейсбүүкээр одоо ютубээр одоо лайв хийж чехийн тухай танилцуулга хийдэг үлээ. Тий. Хамтдаа байдаг. Та нартай маш их талархаж байдаг шүү. Тэгээ хэлэх зүйтэй баг. За сайхан амарцгааж байна уу? За энэ удаа бас тайдад маань бас хэрэг болох уу гэмээр лайв хийх гэж байна. За хүмүүс орж иртэл хэдүүлээ. Хичээр энэ Польшийн хэлтэй маш их ойрхон. Одоо Польшийн залгаа нэг газар амрал цэвлийн газар ингээд хэд хоног амарчлаа. Амарч байна. За тэгээд ерөнхийдөө маргааш нөгөөдрөөс ингээд буцна. Маш сайхан нартай, сайхан өдрүүд таарлаа битээр их азуулж. Тэгээд энд юу гэж хэлэх гээд байна гэхлээр Харахав гэдэг юм гоё газар байна. Кроконош ууланда маш их ойрхон. Кроконоштой ер нь харьяа тийм газар байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ амруул их зүгээр юм байна гэж бодогдлоо. Сайхан wellness одоо сувилийн одоо энэ пенсионат бид хоёр амарсан. Тэгээд тэн дотор чинь найп одоо эрдэмтний одоо тийм сувилийн одоо байнтай тийм одоо пенсионат авсан л та бид хоёр. Тэгээд халуун хүйтэн ус харшуулсан тийм имжлэг тийм байна. Тэр надад их зүгээр санагдлаа. Нөгөө нэг цагаан гандгч чулуун дээр хөвтөөд халуун усанд ороод тэгээ хөлөө олохлоор хүйтэн буюу халуун усанд дүрж имжлэгээ одоо амгаатгах юм байна л да. Тэрийг бид бассейнд орох чахта та хэдтэй бас харуулна. За тэгээд ингээд иргэн тойрон одоо энд чинь нөгөө нэг олон улсын олимп нөгөө нэг болдгийм байна. Одоо уулнаас цан чарганы маш гоё том арга хэмжээнүүд болдог. Тэгээ уул ус ихтэй, Линский водопад гэдэг усан ориглууртай. За тэгээд хүүхдүүдийн тоглолтод маш том задгай бассейн байна. Өчигдөр бид хоёр гольфын маш их сонирхлоо. Бас л бид хоёр чи гольф тоглох аягүй дуртай штэ. Тэгээ 9 сард бас нэг Европын авраг шалгаруулах гольфын тэмцээн болох юм байна. Одоо тэрэнд өчигдөр цацаагаасаа сонслоо. Тэгээ тэрэнд бид хоёр польш явъя гэж бүр яриад байна. Аягүй гоё санагдлаа. Тэгээ тэндээ очиж тоглох нь бол бидний тоглох гольф бол арай өөр л дөө. Тэгтэл ер нь аягүй энтхийн одоо энэ тэрнийг жишгэн талбайд амар хөөрхөн гольф би таад зургуудаар тарьсан байгаа. Удахгүй цомгоор оруулнаа таадтай. Тэгээд тэр гольфинд бас нэлийн сонирхож бас үзлээ. Бас оролдлоо. Бас боломжийн санагдлаа да тоглоход. Тэг гольф чи ер нь их сонирхолтой тоглоом штэ. Тэг ямар ч насны хүн тоглож байна, жоохон хүүхдч тоглож байна, өндөр настай гуудч тоглож байна. Тэрүүгээр аягүй онцлог байдаг. Тэгээд хүн аягүй их нөгөө нэг хөдөлгөөн аягүй шаарддаг. Тэгээд ажгүй бас сонирхолтой гэж шүү дээ. Тэгээд таад маань гольф бас жоохон сонирхороо тий. За тэгээд эргэн тойрон задгаа бассейн амар том тий. Маш том задгай бассейнтай. За тэгээ сая өнөөдөр ийшээ явсан чинь маш өндөр уул руугаа юм канаттай юм байна. Тэгээ тэрэн дээр суугаад дэшээ доошо буудаг. Лановка гэж ярьдаг штэ чехүүдтэй. Тийм уул руугаа гардаг юм сайхан жинкэстаны хиймэр сэрэг гэхэр тийм аялал бас хийлээ. Тэгээд өглөө босоод хоолнд ороод тийм ийм пенсионатын нэг гоё юм өдөр чинь хоол ундтай, өглөө цайтай, орой цайт, хоолтой, хоол нь маш хамттай байлаа. Бид хоёр ер нь их мундаг тоогоочтой тийм пенсионат таарлаа. За тэгэл маш их хамттай хоол хийж байна. За тэгээ өдөр нь бол тэгээд өглөө босоод л ерөөсөө тэгэл нэг цайнд орчоод тэгэл өдөр тийшээ цаанд орчоод гараад сайхан уул руугаа алхалт хийж байна. За тэгээд энэ хавийг ингээд уулаа тойроод уулынхаа ингэрээр яваад усан ориглуул дээр очоод тэгээд хүүхдтэй нохоотой хүмүүс ямар их үйдгийг Польшоос одоо Германаас хүмүүс маш их ирдэг юм байна. Жуулчд маш их ирдэг юм байна. Тэгээд эн чинь тэр аяараа нөгөө нэг ер нь спортын зам юм байна гэж харагдаж байна. Ундаг дугуугаар маш их хүн явцгааж байна. Тэгээд чехүүд болон энэ Европууд ч бас амрал чөлөө цагаа маш гоёор өнгөрөөж идэг одоо ийм болсон. Энд чинь ундаг дугуй прокатлж байна. 9 шидэл прокатууд байна тий. Ерөөсө триколо байна, 3 дугуйтай байна, 4 дугуйтай байна, мотоцикл байна, моторконууд байна. Төрөл бүрийн одоо юу л хүсэж чинь юу л чадаж байна. Тэрүүгээр одоо пүүжа бол нэг 2 зэтиг 2 охинтойгоо 3 дугуйтаар нь уулаар тавьсан шүү дээ. Тэр нь бас аягүй гоё юм бэлээ. Бас их сайн, бас их таалагдсан, бас боломжийн үнэтэй тий. Тэр чинь нэг тийм уулаар тойроход 60 крон гэдэг чинь бас боломж юм байгаа байхгүй юу? Тий. Тэгээд 60 кроноор нэг тойролт хийчин. Тэр лановкан уул руугаа явдаг нь бол жоохон үнэтэй санагдлаа. Тэгтээ одоо юм ч одоо тэгтээ ерөөсөө угаасаа аюу үнэтэй байна штэ. За тэгээд та хэд маань тэгээд энэ жил амар